Та энэ хичээлийн жилд заах хичээлүүдийн төлөвлөгөөг гаргасан уу? Системд сэдвийн санг үүсгэх маш энгийн боллоо. Сургуулийн хэмжээнд хичээл бүрээр бүлэг сэдвийн бүртгэл хийж, нэгдсэн сан үүсгэн бүх багш нар дундаа ашиглах боломжтой боллоо. Сэдвийн санг урьдчилан үүсгэснээр эрс үнэлгээ бүртгэх ажиллагаа илүү хялбар болно. Сэдвийн санг дараах агуулгаар үүсгэнэ. Үүнд хичээлийн нэр, бүлэг сэдв, бүлэг сэдвийн шалгуур, нэгж сэдвийг оруулах болно. Багшийн журналын ээлжид хичээлийн үйл ажиллагаа болон тэмдэглэл хэсэг нь хичээл заадаг багш бүр ялгаатай байдлаар хөтлөх боломжтой. Мэдээж үүсгэсэн сэдвийн санг мэргэжлийн багш нар дундаа ашиглах боломжтой. Үүнд 2018-аас 2019 оны хичээлийн жилд хэрвээ цахим журнал ашиглан бүлэг сэдв, ээлжид хичээлийн үйл ажиллагаа тэмдэглэлээ оруулж байсан бол хичээл бүрээр бүлэг сэдвийн мэдээллийг системээс оруулж өгсөн. 2018-аас 2019 оны хичээлийн жилд цахим журнал ашиглаж мэдээллийг оруулаагүй сургуулийн хувьд шинээр үүсгэж өгнө. Багш модулийн заадаг хичээлийг үүсгэж өгснөөр багшийн ирэхээр сэдвийн сангийн мэдээллийг үүсгэх боломжтой.